За хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн татврын хувь хэмжээг янжуур тамхин дээр дараах байдлаар тогтоосон байдаг. За хууль үйлчилж эхлэх эхний жилд бол янжуур тамхины онцгой албан татврыг 20 ширхэг тутам 2000 төгрөгөөр за тэгээд жил болгон 2000 төгрөгөөр онцгой албан татврыг нэмэгдүүлээд 5 дахь жилдээ болохоор нэг хайрцаг тамхины онцгой албан татвар 100000 бахаар. За тэгээд үүн дээр болохоор бас дэд ажлын хэсэг тодорхой тооцоо судалгаанууд хийж үзээд ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхлээр ер нь бол бас өсөлт бас огцон байна гэдэг дээр бол гишүүдийн гаргаж байгаа 40000 орны гишүүдийн бас гаргасан саналтай бол санал нийлсэн. Гэхдээ бол одоо эхний жилдээ 2000 голгож байгаа нь бол бас үндэслэлтэй байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. Яагаад вэ гэхлээр хамгийн сүүлд 2017 онд энэ онцгой албан татврыг хайрцаг тамхин дээр 836 төгрөг гэж тогтоосон байдаг. За тэр цаг хугацаанаас хойш бол одоо онцгой албан татврын хэмжээ өөрчлөгдөөгүй. Тэгэхээр тэр үеийн 836 төгрөг гэдэг бол одоо инфляцийнхаа нөлөөллийг тооцохлоор одоо бараг 1500 төгрөг орчим болж байгаа. Тэгэхээр бол одоо бараг 1500 орчим төгрөгтэй тэнцвүүц татврыг 2000 голгож гинэ гэсэн үндслээр 2000 нь бол байхын зөв юм а гэсэн дүгнэлтэнд хүрсэн. За 5 жилийн дараа онцгой албан татврыг 100000 хүргэх үндэслэл юу вэ гэхлээр олон улсын хэмжээнд тамхиталтай тэмцэх зорилгоор тамхины жижиглэнгийн үнд эзлэх татврын хувь хэмжээг 75% хүргэх ёстой гэсэн одоо ийм бас үндэслэл ийм зорилтуудыг бол мөрддөм байлээ. За одоогоор болохоор дэлхийн 30 гаруй улсад бол одоо жижиглэнгийн үнд эзлэх татврын хувь хэмжээ 75% хүрсэн байгаа. За манай улсын хувьд бол одоо яг хайрцаг тамхи бол маш харьцангуй хямд байгаа. За тэгээ жижиглэнгийн үнд болохоор татврын хувь хэмжээ нь 34%-ийг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо олон улсын түвшингээс маш доогуур. За тэгэхээр дийлэнх улс орнуудад болохоор энэ жижиглэнгийн үнд эзлэх татврын хувь хэмжээ бол нэг 60 орчим хувь байгаа даа. Тэгэхээр бид бол энэ 60 орчим хувьд хүргэх зорилгоор энэ 5 жилийн дараах онцгой албан татврыг 8000 гэж оруулж ирсэн буюу хууль санаачлагчийн оруулж ирсэн хувь хэмжээнээс 20% бууруулсан. За наара гишүүний ярьсан энэ ялгамжтай татвар тогтоох бодлогыг бол ажлын хэсгээр ярилцаад халаадаг тамхи болон вейп дээр янжуур тамхинд ногдуулж байгаа онцгой албан татврын 75%-ийг ногдуулахаар ингэж тохироод тэгээд энэ одоо та нарын өмнө байгаа хүснэгтэд бол ялгамжтай татвар орж ирсэн байгаа шүү гэдгийг бас хэлье.